Christmas Bread тавтан оролцгаано. Өнөөдөр бид нэр хөрөгчин дотор удаан хадгалсан хөрөнгийг одоо шингэн ялгараа доор нь өтгөн хэсгийн ялгарсан ийм хөрөнгийг одоо яаж амьлуулах вэ гэдэг тал дээр сурцгаанаа. Би хөрөнгөө өргөчөнд бараг 3 сар хадгалсан юм аа. Ер нь ингээд заримдаа бид нэр амьдрал тун завгүй болдог штэ. Зуны амралт ч юм уу, ажил төөрөл, өөр хүүхэд, найз нөхөд гээл тун завгүй яваад таалах чих завгүй хөрөгчин дотор хөрөнгөө орхицсан байж идэл эргээд ирсэн чинь нэг иймэрхүү байдалтай болж иж магадгүй. За тэгээд өтгөн хэсгэн доороо ялгараа дээр нь юм бараа өнгөтэй шингэн жоохон тийм бордон өнгөтэй ч юм уу. Тэгээд хөрөнгөө хажуу тийш нь гэлтийлэхээр зэрэг нэг доор нь ингээд ялгарсан өтгөнийх нь гадаргуу дээр өнгөр тогтцсон нэг хар бараа өнгөр тогтцсон нэг иймэрхүү маягтай байх юм болвол өнөөдрийн хичээлийг дагаад энэ хөрөнгөө яаж амьлуулах тал дээр суралцаарай. Ер нь бол хөрөнгөө ингээд хөрөгчин дотор удаан хугацаагаар хадгалцгаар ингээд доотлоо нөгөө гурил ч юм уу нөгөө өтгөн хэсэг нь ялгараа дээрээ шингэн ялгарчдаг. Тэр шингэний нь болохоор хүүш гэж нэрлэдэг. Тэр нь юунаас тогтдох вэ гэхээр зэрэг тэр нь хүчил тэгээд этанол буюу спирт байдгийн. Тэгээд дотор нь болохоор зэрэг нөгөө нойтон хөрөнгөний бактерийн одоо ялгаруулсан зүйлүүд байгаа. Энэ бол биед бол хортой бүтээгдэхүүн биш. Энийг яаж амьлуулах вэ гэхээр энэ шингэн хэсгийг асгаад доор нь тунцсан байгаа өтгөн хэсгийнхаа өнгөрийг хусч аваад тэгээ хамгийн ороолтонд байгаа үлдсэн хэсгээ бид нэр хооллоод тэгээд хөрөнгөө буцааж амьлуулна. Ер нь ингээд өтгөн хэсэг нь ингээ ялгараа тэнд нөгөө байгаа амьд нөгөө хөрөнгөний бактериуд маань хүйтэн орчинд хоолгүй маш удаан байхаараа өөрийнхөө энергийг хэмнэх, гамнах өөрөө одоо хөдөлгөөнөө даашрах тэжээлгүй байдалтай ингээд цогцоод өөрийгөө хадгалаад ингээд байж байгаа. За тэгэхээр энийг амьлуулахын өмнө одоо хамгийн эхлээд хөрөнгөнийхөө гадаргуу дээр ямар шүү байдалтай байна гэдгийг ажиглалт хийн. Магадгүй ингээд жоохон тийм ногоон ч юм уу хөөх ч юм уу хар өнгөтэй юм тэгээд үстэй юм үүссэн байх юм бол энэ маань одоо мөөгөнцөр үүсчээгээд хөрөнгөө асгаад тэгээд цоошнэр эхлээд миний яаж хөрөнгө гаргаж авах вэ гэсэн хичээлүүдийг дагж болно. Тэнд бол янз бүрийн сонголтууд байгаа. 12 цагаар 24 цагаар асгаад асахгүй тэжээх хөрөнгө гаргаж авах аргууд байгаа. Тэрийг дагаад шинээр хөрөнгө гаргаарай. Хэрвээ хөрөнгөний гадаргуу дээр ямар ч юм байхгүй одоо миний хөрөнгө шиг иймэрхүү байдалтай байх юм бол хөрөнгөө цаашаа тэжээгээд явнаа. За тэжээхдээ нэгийн харьцаатай нэг хэсэг хөрөнгө, нэг хэсэг ус, нэг хэсэг гурил үгүй бол 1-2-2 гэсэн харьцаатай тэжээж болно. Цаашаа 1-3-3 ч гэсэн байна. Ер нь бол нэг харьцаатай хөрөнгө дээр нэг хэсэг хөрөнгө дээр одоо 2 дахин илүү хоол олоод ирэхээр нөгөө удаан хугацаагаар хоол тэжээлгүй байсан хөрөнгө маань их хоолыг боловсруулад ингээд буцаад ингээд идэвхтэй хэлбэрт орно. Хамгийн чухал захих юм юу гэвэл төвчээртэй байгаарэ. Энэ хөрөнгө чинь хоол тэжээлгүй маш удсан шүү дээ. Тийм учраас нөгөө хоол тэжээл аваад хөрөнгөө хоолоо боловсруулад үржээд онширч нь бас хугацаа шаардна. Тийм учраас маш төвчээртэй байх хэрэгтэй. Тэжээхдээ 12 цагаар тэжээж болно, 24 цагаар тэжээж болно. Тэгэхээр өөрсдийнхөө боломжоор. За би бол 24 цагаар тэжээгээд явнаа. За үүний тулд эхлээд маш сайхан цэвэрхэн сав хэрэгтэй. Тэгээд дээрэс нь ингээд тэмдэг тавих хэрэгтэй. Тэгж жагаад бид нар хөрөнгө маань одоо өсөж ийн үгүй гэдгийг мэдэж авах болно. Тэгээд хуучин хөрөнгө хэрэгтэй. Тэгээд ус гурил хэрэгтэй. Би болохоор ус гурилыг хэмжээд бэлтцсэн байгаа. За тэгээд бас нэг хоосон сав нөгөө асгах. Би харьцаа нь болохоор зэрэг 1-1 байж болно. 1-2-2 байж болно. Өөрсдийнхөө би болохоор зэрэг 1-2-2 гэсэн харьцаагаар хийгээд явна. За тэгэхээр нөгөө хөрөнгөө хэмжиж авна. За өөрөө болохоор зэрэг магадгүй байнга ингээд хэмжигтэй хэрэгэлдэг аяг ч юм уу тиймэрхүү юм байж магадгүй. Тэгтээ би болохоор зэрэг ер нь ийм цахим жинлүүр авчих юм бол маш их хэрэг болдсон шүү гэдгийг бас хэлж өгье.
За ингээд хөрөнгөнийхөө дээдлэлт байгаа усын нь бол асах чи нэлийн тийм бараа өнгөтэй. За тэгээд ингээд харах юм бол дээдлэлт нь ингээд өнгөр тогтцсон байгаа. Тийм бараа өнгөтэй. Тэрийг хусаад авчна. За та нарт би ингээд камерт жоохон ойртуулад харуулъя ямар шиг царайтай харагдаж байна гэдгийг. Тэгэхээр нэг дээдлийн хусаад авахар доороос нь ингээд арай нэг жоохон цайвар өнгөтэй гаргаж аваад дээдлэл нь болохоор нөгөө юм жоохон бараа өнгөрөөс нь хус нь ингээд өнгө нь ялгарч байгаа. Тэгэхээр энэ бараа өнгөтэй өнгөрөө ингээд хусаад асах чинь тэгээд доотлолтод байгаа нөгөө хадгалагдаж үлдсэн сайн одоо бактериуд доор нь байгаа тэрийгэ гаргаж ирээд энийгээ ингээд эндээсээ 50 граммыг салгаж авнаа. Нэг 2 3 хоолны хаалбахны хэмжээтэй ч юм уу. За яг 50 грамм болчлоо. За энд одоо урьдчилан хэмжээд энийг бол харж байгаа үстэй тийм нэлээд бараа өнгөтэй ус ялгарсан байгааг. За би болохоор ус гурлаа ингээд хэмжээ тавьсан байгаа. Бэлтцэн 100 г усаа хийчихнэ. Тэгээд 100 г гурлаа хийчихье. За энийг ингээд маш сайн нөгөө хөрөнгөтэйгөө ингээд нийлүүлээд сайн гутгаад өгөөрэй. За нөгөө хөрөнгө маань сайн ингээд хутгаад хөрөнгө маань ингээд хутгажээд л ингээд өөрт чинь нэг мэдрэмж байдаг да нэг дэндүү өтгөн байна, дэндүү шингэн байна гэсэн тийм ээ. Тэгэхээр хэрвээ ингээд жоохон ингээд өтгөн талдаа байх юм бол бага хэмжээний усыгээд өчөж болно. Хэтэрхий шингэн талдаа байх юм бол жоохон гурил хийгээд өчөж болно. Тэгээд яг нэг өтгөн шингэн өөрийнхөө мэдрэмжээрээ ингээд тааруулчих болно. Ингээд талах удаан ингээд бариад ирэхээр ер нь ингээд тийм мэдрэмж хөгжөөд ирдэг талхантай холбоотой. За миний хувьд болохоор зэрэг энэ маань л жоохон өтгөн тал руугаа байна. Би бас хэлхээ мартсан байна. Хөрөнгөө тэжээхээс өмнө нөгөө хөрөнгөө хөргөчнөөсөө гаргаад өрөөний температурт 1-2 цаг байлгаад өрөөний температурт болсныхын дараа ингээд хөрөнгөө тэжээгээд яваарэ. Түүнээс хөтөг хөрөнгөө тэжээхгүй гэсэн үг шүү дээ. За би болохоор нэг цайны хаалбаг ус нэмээд тааруулах гад үзье. Дахиад нэгийг хийхгүй бол бас л жоохон өтгөн талтай байна. За ингээд зураад ер нь л бараг болж байна да. Энэ л миний яг нөгөө нойтын хөрөнгөний маань байдал нэг иймэрхүү байдаг. Энэ бол яг болчлоо. За одоо таарсан байна. За тэгээд ханаан цагаан гусгаад цэвэрлэж нь яагаад бид нар яг хөрөнгө маань ингээд яг өсөж гинэ үгүй юу гэдгийг гадна талаас харахад нь мэдэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр 2 дахин нэмэгдэж гинэ үү, хий өсөж гинэ үү гэдгээ анзаарахад бол туслана. Тэгэхээр тэмдгээ ингээд яг хөрөнгөнийхөө ирмэг дээр нь тааруулаад тавьчих. За 24 цагаар энийгээ тэжээгээд явна. Ер нь нэг 2 өдөр ч юм уу 3 өдрийн дараа хөрөнгө маань ингээд дахиад амиараад идэвхтэй хэлбэртэй орно гэж найдаж байна. Тэгээд мэдээж хэрэг үлдсэн байсан хөрөнгө маань болохоор хоол тэжээлээ гэдэг сайхан баяртай байгаа гэж бодож байна. Би бол таглахтаа нэг жоох ингээд хилтгий тавьчихдгийн ингээд агаар оруулна гэд. За одоо хөрөнгө маань энэ хавьд байна. Тэгээд 24 цаг болсны дараа юу болохыг харъя. За 24 цаг өнгөрчлөө. За хөрөнгөө харъя. Ажиглах юм бол нэлээ их олон хий үүссэн байна. Хажуунаас нь харах юм бол яг 2 дахин бол хэмжээ нь бол нэмэгдээгүй байна. Тэгэхээр зэрэг үргэлжлүүлээд хооллоод явна. Тэгэхээр би болохоор 1 2 2 гэсэн харьцаагаар хоолж байгаа. Тэгэхээр нэг хэсэг хөрөнгөд тэгээ 2 дахин илүү ус, 2 дахин илүү гурил хийгээ явж байгаа. Тэгэхээр зэрэг эндээсээ 200 г-ыг хасчихна. За тэгээ 50 г үлдчихэж байгаа. Тэн дээрээ 100 г усаа хийчин. Тэгээ усаа сайхан хөрөнгөтэйгөө холиод зуурчээ. Өнөр нь бол их айтайхан болсон байна. Өчигдөр болохоор зэрэг нөгөө удаан байсан хөрөнгө чинь нэлээд тийм ихэнх үнэртэй, хашуун үнэртэй байсан. За
одоо бол аятайхан болж эхэлж чинь. Дээрээс нь гурилаа нэмээд утгачээ. Гурилаа утгачаад нэг айхтар тийм цавуулаг үсгэж байгаа юм шиг удаан зуурах хэрэггүй. Яг хуурай гурил чинь ингээд утгагдаад л болчих юм бол тэгээд болно гэсэн үг. За ингээд тагаа тавьчих. 24 цаг яг л адилхан газараа тавиад орхичноо. За ямар болсныг тэгээд харъя да. Дахиад 24 цаг өнгөрчлөө. 2 дахь хоолтын дараах. За та нар анзаарч байгаа бол хөрөнгө маань болохоор зэрэг ингээд 2 дахин нэмэгдсэн харагдаж байгаа. А яг үнэндээ бол энэ бүр 3 дахин нэмэгдсэн байгаамаа. Маш олон хий үүссэн байна. Тэгээд энэ хөрөнгө маань одоо яг амилж эхэлж байна. Нэг өлсөжсэн хөрөнгө маань ингээд зөндөө олон хоолт хийжэл ороод ирэхээр хэвээр идээд, үржээд, олшроод, идэвхтэй хэлбэртэй орж эхэлж байна. Гэхдээ яг би ингээд дахиад нэг өдөр ямар ч байсан тийж яагаад гэвэл энэ хөрөнгө маань яг талхны зуурамгийг одоо хөөлгөх чадaltaй гэдгийг баталгаатай болгохын тулд тэгж байгаа. Хэрвээ яг өөрөө чи хөрөнгө одоо яг энэ хэмжээнд очоогүй байх юм бол төвчээртэй байгаарай. Үргэлжлүүлэн ингээд хооллоод яваарай. Тэгэд ингээд хооллоод явжээд л одоо 5 дахь 6 дахь өдөр нь янз бүрийн одоо шинэ хөрөнгөний нөгөө 2 дахин нэмэгдэх, хий үүссэн, гадаргуун гялгар болсон иймэрхүү шинж тэмдэг анзаарахдаггүй байх юм бол магадгүй одоо бүгдийн асгаа шинээр эхлэх хэрэгтэй болж иж магадгүй. За тэгэхээр хөрөнгөө тэжээхийн тулд 1-2-2-ын харьцаагаар явж байгаа. За тэгээд 200 г хөрөнгөө асгана. Яагаад хөрөнгөө заавал асгаж байгаа юм бэ гэхээр зэрэг ер нь бол хамгийн гол утга учир нь гэвэл бага хэмжээний хөрөнгөн дээр их хэмжээний хоол өгжөөж нөгөө хөрөнгөний бактери чинь тэр хоолоо идэж боловсруулад хөрөнгө маань улам одоо шин идэвхтэй хэлбэрт ордог. Тэгэхээр зэрэг яг энэ хэмжээгээр нь үлдээгээд энэ дээр маш их хэмжээний ус гурил нэмэх юм бол магадгүй энэ сав маань ч гэсэн багадаад асгарна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор зэрэг ийм бага асгах аргыг хэрэглээд яваад байгаа юм шүү. За 200 г-ыг асгачихъя. За тэгвэл асгасан хөрөнгөөрөө юу хийж болох вэ? Хайран санагдаад бүр хайж чадахгүй байх юм бол бусад одоо гурилан бүтээгдэхүүнээр хийх гэж байгаа юмд хэрэгжилж болно шүү дээ. Шарвин хийж болно. Уг бол ямар нэг юм бэлуу ч юм уу одоо гурилан бүтээгдэхүүн нарийн бов хийж байгаа бол тэрэндээ энийг ашиглаад явж иж болно. За 50 г хөрөнгөн дээр 100 г усаа хийчлээ. Тэгээд усаа хийгээд ингээ сайхан уустал нь хойлчээ. Тэгээд гурилаа хийчих юм бол арай хутгахад бол амар. Тэгээд хөрөнгөний маань бактери гурилаа идээд эхэлнэ одоо. Тэгээд хөрөнгөний бактериуд нэлээд баяртай байх баха. За гадна талын сайхан хусгаар зэрэг бүр ингээ сайн нэвт сайн харагддаг. Тийм болохоор би энэ хус урандаа их дуртай байдгийн. За таглахтаа болохоор жоохон анхаарга одоо гарахаар ингээд хоолно. Энэ бол ингээд гурилдах хоололт маань байгаамаа. За тэгээд энийг өрөөний температурт ингээд тавьчих. За 3 дахь хоолтын дараа юу болсныг харъя. Ингээ хажуунаас нь харах юм бол 2 дахин ч биш 3 дахин ч биш тэрнээс илүү бараг 4 дахин ингээд нэмэгдсэн байгаа нь харагдчихээн. Тэгж жагаад доошоогоо ингээд суусан байна. Тэр маш их идэвхтэй байдалд орсон байна. Өнөр бол үнэхээр сайхан үнэрт чинь зөндөө олон хий үүссэн байна. За дээрээсээ ингэж харагдчихээн. За хажуу тийш нь жоохон хөдөлгөөд ирэхээр нөгөө доор нь байгаа хийнүүд маань ингээд под гэдэг хагарж байгаа ингээд чимээ сонсогдчихээн. За 3 дахь удаага хөрөнгөө хооллоод тагийг аваад байхаар нэг үнэр нь бол ерөөсөө яг бидний нөгөө танил шин гоё идэвхтэй хөрөнгөнөөс гардаг үнэр байна. Тэгээд маш их хий үүссэн байсан түрүүн хэлсэн тийм ээ. Энэ бол ерөөсөө 2 дахин биш 3 дахин бараг 4 дахин нэмэгдсэн байна. Тэгээ хажуу тийш нь болохоор зэрэг тоорлог үүсэж гин нөгөө хийнүүд маань ингээ хагараад
ингээд чимээ гарч ийн. Тэгэхээр иймэрхүү шинж тэмдэг анзаарагдах юм бол энэ хөрөнгө чинь амиллаа идэвхтэй хэлбэрт орсон байна гэж үзэж болно. Тэгэхээр яг энэ одоо хөрөнгийг би идэвхтэй хэлбэрт орсон гэж үзээд би цаашаа бол тэжээхгүй. Хэрвээ өөрөө чинь зурж байгаа, амьлуулж байгаа хөрөнгө иймэрхүү байдалтай байхгүй байх юм бол зүгээр ингээд төвчээртэйгэн цаашаа хооллоод яваад байгаарэ. Ер нь бол хөрөгчөнд удаан ингээд байсан хөрөнгө чинь дээрээ шингэн ялгараад доороо ингээд өтгөн ялгарчдаг. Тийм тохиолдолд энэ одоо хичээлийг дагаад хөрөнгөө амьлуулад талхаа хийж эхлээрэй. За тэгээд би хөрөнгөө цаашаа зуураад энүүгээрээ талах хийсэн юм аа.